Эрүүгийн цагдаагийн албаны онц хүндгийн дэртэй тэмцэлцсэн ахлах мөрдөгч цагдаагийн дэд турандаа төмөр. Таны ахалсан ажлын хэсэг эзэн холбогдогчийг гэм буруутайг нотлох хоримтаар нотолж чадаагүй байгаа. Прокуророос таны магадлантаа бид хүн танилцсаж дахиж ярилцах зүйтэй байна гэж үзлээ. Манай ажлын хэсэг гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа амьдралын үнэн, шинжлэх ухааны ойлголтоос хэд зөрүүтэй нөхцөл байдалтай тулгарсан. Энэ бол энгийн аргаар үлдэгдсэн гэмт хэрэг огт биш. Өш. Зогс. Юу юм бэ? Ахыгаа бити бодороо мэйд. Зогсгосон шүү. Ахыгаа машин доор шаварч суучаад утаа гарч байгааг нь харчаад харин өтрлээ л мэйд. Ахыгаа бити бодор. Сайн улаан туу. Энэ зүүд үү? Магадгүй юм. Энэ зүйл байх боломжгүй. Зүүдэнд бүх зүйл боломжтой шүү. Чи өгсөнгөө энэ зүүд
хариу байх боломжгүй. Айлтны үгстэй. Сүд. Үйтгүүч. Хайж байна. Яг хэрэгтэй туцаахгүй. Баларсан ш тахаа. Тусаач зөвшөөрөл байхгүй. Хурац. Тэгээ нөгөө өнрөө ахын шүн нэрээд үгэлж өгч явлаа яа. Та яг тулсан газар бас нэрээ онцгой загарах. Бано. Байна ч. Гадуур явж байна. Миний дочоодоо болчул яа гэм бэ? Дуулж гин үү? Ойлгож байгаа гэж. Ой, одоо ажил төрөлдөө орвол яа гэх юм? Чөлөөтэйгээ зөндөл удлаа штэ. Үсний араас өөхөх биш. Одоо өөрийгөө бод мэдүү. Ойлгов уу? За мэдчихэв. За ойлголоо гэж. Яаж хараад байгаа юм бэ? Аа, их гэж байгаа юм шиг. Болооч тий. Би одоо дахиж ингэж таны ховсонд орж чадахгүй шүү. Харин тийм ээ. Ахын дахиж юм болохгүй. Тэгэл. Плаш тах. Би таныг мэдэн штэ хаа.
Шагаахаа. 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 Анх олсон юм бэ? Сайн байна. Эрүүгийн цагдаагийн онцгой гэмт хэрэглээ тэмцэх хэлцээ мөрдөгч дэлгэгч амина. Маш ороод ирэхгүй. Юу болсон юм бол? Яг манайхаа ажлын 5 өдөртөө байхгүй. Тэгээд 5 дахьд би хаалгаад үчээл. Өглөө 9 цагт ирдэг. Эрсэнчлийн юм болсон байна. Энэ хүнийг өмнө харж ирсэн үү? Ашгүй. Манай загтлын хөвч жаргал шүү дээ. Өөрөө энд юу идэв лээ? Би механикч идэв. 5 дахьд хамгийн сүүлд хэн үлдсэн гинэ? Би бүх юмд өгчээд гардаг. За ойлгомжтой. Нана хүлээж гараа. Амраа гэрээ. Хэргийн газрын мөрдлөхөөр ямар нөхцөл байдал тогтогдож байна? Амиа орлолт. Хяналтын камерын бичлэгээр бүх зүйл тодорхой харагдаж байна.
мэдхгүй байдгаараа. Яасан? Өөртөө нэг ухаалсан уу? Эр хүн ядаж тамхи асах тэнхээтэйгээ үлдсэн дээрд. Чи ус цасанд орчход ажил дээр яваад оч. Мэдээ. Одоо Аминаа сонсож байна. Амина. Хурлын дахимд ороод ир. Өдрөө ирэх мөрөндөө.
Ирэх моронда. Угаач. Наашаа өртөө сууч. Төмрөө танилцсан. Манай хэлцэд шинээр мөрдөгчөөр ажилд орсон. Дэслэгч Амина. Амраа гэрээ. Сайн байна уу төмөр? Чи надад үзүүлсэн бичлэгээ мэдээллүүдтэйгээ нэгтгэхэд илтгэхэд те. За ойлголоо. Өнөөдөр шинээр ямар зүйл тодруулав? Лантуугийн эхнэрээс мэдүүлэг авсан. Гэр бүлийн ямар нэгэн таагүй харилцаа бол байхгүй гэж мэдүүлсэн. Ойлгомжтой. Энэ нь өнгөрсөн Баасан гарагийн 20 цаг 43 минутын байдал. Ажил тарах үе өмчлөв. Тус засварын газрын ажилтан цахилгаан хэрэгсэл бүх юмаа шалгаад хаалгыг төвчөд хамгийн сүүлд гараа явсан. Тэрнээс хойш бүх бичлэгийг гүйлгээ шалгасан ямар нэгэн асуудал бол гараагүй. Маргааш шөнө нь буюу Бэм гарагаас Нэм гараг руу шилжих шөнө 1 цаг 28 минутанд тухайн засварын газрын эзэн Лантуу өөрийнхөө жаргалаар машина бариулаад ирсэн байгаа. Машина гадаа үлдээгээд хоёлоо дотогш орсон. Бэм гарагийн өдөр Лантуу найзуудтайгаа бильярд тоглож архиусан. Шөнийн тэг цаг болж тоглоомын газар хаах үеэр өөрийнхөө жаргалыг дуудаж машина бариулаад шууд засварын газар руу ирсэн. Мэгөө. Хамаг амьдралаа энэ газар зориуллаа. Одоо миний хүүс. Аан хүүгийнхгүйр хэнийх жаргалаа намайг яагаад үлдсэн юм түг байгаа мó жаргалаа. Юу ингэ жаргалаа. Одоо харах зүйлийг чи хизээч мартахгүй. Чи хоёр дахь. Мөрдөгчөө ухраага тавьдаа. Сайн жаргалын хэлсэн үгийг. Жаргалаа. Нөхөө. Одоо харах зүйлийг чи хизээч мартахгүй. Чи хоёр дахь.
Жаргалаа чи юу гэдэг юм бэ? Болдоо. Хойго. Жаргалаа. Биго юу гэдэг юм бэ? Жаргалаа. Биго авраа та. Жаргалаа. Биго. Лантогийн машин тухайн шөнөө хотын баруун захын постыг шөнийн 4 цаг 3 минутанд нэвтрээд хамгийн сүүлд Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ сумын хатгал тосхны постыг Ням гарагийн 15 цаг 11 минутанд нэвтэрч орсон мэдээлэл байгаа. Одоо ерөн сурвалжлах ажиллагаа явагдаж байна. Амина наашаага сууч. Хэдэн сарын өмнө яг энэ хэрэгтэй адилхан хэргийг дэд хурандаа төмөр шалгаж ирсэн. Нэг аавынх нь нэр юм лээ. Шагдар. Амиа орсон хүн барахаас. Яг энэ хэрэг шиг аавыгаа хүлж жагаад өөрийгөө дүүжилсэн. Энэ хүүгийн хэлж байгаа одоо харах зүйлийг чи хизээч мартахгүй гэдэг үгийг барахаас ч гэсэн урд нь хэлчихсэн. Энэ хоёр хэрэг дэндүү адилхан болохоор нэгтгэж шалгая. Ирээгүй цагдаагийн онц хүн тэмдэгтэй тэмцэлцсийн дарга урандаа өвшин. Танаас дэд хурандаа төмрийн талаар хэдэн зүйл тодруулах гэсэн. Ажлын хариуцлага алдаж мөрдөгчийн ёс зүйн алдаа гаргасан хүнийг ажилд нь эргүүлэн томилсон шалтгааныг хэлээ сонсон. Дэд хурандаа төмөр ар гэрийн гачигдлын улмаас ажлаас төрж чөлөөлөгдсөн байсан. Энэ хэргийг цоврал гэж үзэх хангалттай үндэслэл байсан болохоор би анхлан ажиллаж байсан мөрдөгч төмрийг ажлын хэсгийн ахлагчаар томилсон юм. Миний шийдвэр хэргийн явц дахиц гаргаж өнөөгийн төвшөнд авчирсан гэж би үзэж байна. Эмчилгээний үр дүн сайнгүй байгаа. Шагдар гэмт хэрэгтэн биш өвчтөн гэдгийг санаарай. Лант өгсөн үү? Хүүн өгсөн биз дээ. Аав ээжээр маань намайг бүр санаад битгэрсэн байгаа. Хүү маш ирлээ болдаах минь. Аав нарынхаа өмнө хүүхдүүд нь амиа орлоод байдаг. Хинч ирж байгаагүй, хинтэй ч уцаар ирж байгаагүй. Эхэлж ажиггүй. Та намайг таньж байна уу? Төмөр. Би чамайг таньж байна.